Сэлбийн үерийн хамгаалтын далан маань бол одоо төмөр хотын хийцтэй түшин сааны хийцтэй байгаа. За энэ маань бол өндөр нь бол 4-5 метрийн өндөртэй. Доод улаараа бол бас дахиад энэ тогтворжилтын тооцооны үндсэн дээр бас их өргөн ултад цутгад шийдэж явдаг. Тийм хана байгаа. Доошоо хэдэн метр цуцсан? Доошоо бол эндээс бол доошоо одоо бараг метр 50 байгаа тий. Тэгэхээр бол энэ чинь дараа нь үер ус явна газар хөдлөлт болно. Тэр тохиолдолд энэ хан маань бол найдвартай ажиллаж байгаа. Шалтгаан яг ийм өндөр хийсэн шалтгаан нь. Өндөр хийсэн шалтгаан нь бол энэ маань 100 жилийн үерийнхаа төвшнгөөр одоо энэ үерийн энэ өндөр ханыг ингээд тогтоогоод тэгээд энэс дэш чинь бол аюулгүй заа бас авна шүү дээ бид нар хан дээр. Тэр заагаа авч иж энэ ханаа маань өндөр гарч байгаа. Энэ бол 100 жил болох нэг үерийн үед бол энэ үер маань бол энэний дээр төвшнгээс доор явна гэсэн үг тийм баазар.